Сайн дөө. За сайн хамарсан биз дээ. Сайн байцгаана уу? Сайн байна. Хүүхнүүд сайн уу? Та нар ч орох удаагүй юу? 5 минут дутуу байх. За орё даа. За орё. Готова тяч. Чи чаашаа хадаа. Яа, болоо. Ой нагараа тарлаа. За яма. За. Хачиар чороо. Биш готова. Готова. Таньдэр гараад үгүй юу? Тэрочгүй заавал ажлаа явах гэж байна. Алуу таньдэр гарсан. Алуу. Чиний чадаагүй өсөж байгаа юм байна шүү. Мэ тийм төгсөж байгаа. Би чадсан нэг явчихна. Тэгээд. Хой. Сайн уу хой. Сайн байна. Эдийн хүрээд ирвэ. Дөнгөсөн ирлээ хөө. Та хэрэг ястаа нисдэг болоо шүү. Одоо яах вэ? Одоо яг энэ уртлын машинаа гарахаар чамайг оруулъя мэдээ. За тэг. Чиний санаа зовоордог би чамайг удаах хурдгаач. Хой. Танд дөргөлөөрэй. За. За яа. Яа. Бартаа. Жаа хүнэгээрээ. За. Яваад. За таа хурдхан шиг ялцуулаад тарахаараа. За. Энэ готов дээр орохоор нэг жиг ургаад байх. Яндангийн машин тэдэн шуудаа дээд гурил 2 дугаар гурилтай хамт орж ирсгэл болох юм да. Юу? Гайгүй. Би чамайг хуг шалгуулчих юм. Шар хүний өмнөөс хар хүн гихчээр чи хүнтэй танарыг тасах хэрэг юу байна? Цаад готов чинь танил тал олонтой хүн шүү. Яаж ч мэд. Манай мэтгэл ер нь ямар бад байна даа. Энийг юмнаа эзэн далай шиг юмнаас ганц утгаал үз. Энэгээр ус хотож готов баяжтлуудыг дөө. Тийм бидтэй хашаа. Туслаас далай болдог гэж үгүй. Шалихгүй ч юм биш дээ хөө. Урилын холгаач баригддаг л гэдэг юм да. Хөөсрийн наашир. Ой, ажибтаа нар наашир. Чимээг угаарай. Манай дүүхүү анхныхаа цалин угааж байгаа юм гинэ. Ажибнаа таваад. Мөнхө эрхэн шүү аа. Чи өөрөө уухмараар уухгүй хүүхэд битгий уруу татаад бай. Чи ер нь юу гэж ингэж олныхаа самлаас зөрж байдаг юм бэ? Бид хийхдээ чинь амрахтаа чамран мэдв. Чи дургүй байгаа бол зайлахгүй юу? Алив дөхөө. Суу. Маа, энийг авда салингийн дэж гэж авч өгөөрэй. Монголд ясвэн чи амс цолда. Яа. За чи сэрэний шиг нарийнда хатаж хоргодоо тоосон амт мэт яваадаарай. Сайн байцгаана уу хүмүүдээ.
За бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн. Энийг аа? Миний хаа. Сайн уу? Сайн байна. За, ямар дүнгаар вэ? 60-аас 60. 60 шуудаа 2 дугаар гуйлгал. Бид бүгдийг шалгалаа. Нэг бай дээд гуйл ердөө илэрсэнгүй шүү. Бид чинь цаана ажилтаа улс. Ингэж ажлуудад чирэгдүүлж байхыг болов таарна. Эм шигтэй. За, тэгэж ажилд орох уу да. Дагаад сайн. Сайн байна уу? Энэ гот мөн хүний мөсөр сайн хүн байгаа юм шүү дээ. Эртэд манай бага халуун сайн шалзарчаад байхад энэ ч ёстой нэг миний аминд орсон да. Болоо сайн. Jasрахны досноо сайн юм байхгүй. Олохгүй сандарч явсан чинь энэ гот тэр дорнд одоод ирсэн байгаа юм да. Гэхдээ тэр тос тэгээд тос болдг юм уу? Тос болохоор барах. Хүшээ дэлгэрээ. Чамайг дарагдуудадсан чи очсон уу? Үгүй. Чи очооч. За. Очно. Тэр дост нэг түлэнхийг гаргадаг байдаг үлээ дээ. Тийм ээ. Ороо. Та намайг дуудаа юу? Тийм ээ. Чи суугаач. Би чамтай ийм нэг асуудлаар ярилцах гэсэн юм. Хагас жилийн төлөвлөгөө маань ерөнхийдөө биелэх шинжтэй байна. 2 ягцаа. Гэтэл бид социалист оролдоо нэг том нэмэлт үүрэг авчихсан байд. Энэ маань тасарчих гээд байна да. За юу. Тэгээд чамайг шин сэргийг хүн болохоор энэ талаар санал бод юу байна гэж асуух гэсэн. За. Үйлдвэрийн зарим дамжлагуудад завсрын бүтээгдэхүүн холилдох. Би масчруудтай шалгаад ирлээ. Дахиж шалгах хэрэгтэй юм. Тэгэхээр ажилчдын дунд технологийн горим алдагдаад байгаа дамжлах цэгүүдийг илрүүлэн засварлаж, гурилын гарц чанарыг дэвшлүүлэх богино хугацаатай уралдаанд зарлал ямар вэ? Та нар өөрсдөө нэгэн цэгүүдийг илрүүлсэн юм бол илүү ажил зардал гаргах. Ямар хэрэг байгаа юм бэ? Үүрэг өгөөд
Цэг тасгуудаар нь засуулчихгүй юу? Хамгийн гол нь энэ цэгүүдэд гурил алдагдаж байгаа юм шүү гэдгийг өөрсдөө ойлгох гэж бодсон юм. За яах. Чи уралдааныхаа болдлыг гаргаад ир. Бид энэгээр ярилцъя. Зөв санал байна. Ийм л байх шивтэй. За. Баяртай. Дэлгэр. Бид ээлж засварынхаа ажлыг хойшлуулахар шийдээд байгаа шүү дээ. Яагаад? Юу яагаад гэж? Чиний гарын үсэгтээ уралдаанд авсан үрийг чинь тасарчих гээд байна. Ойлгож байна уу? Дарга. Би таныг энэ үйлдвэрт ирээд ажлын сайжруулж 2 жил дараалан төлөвлөгөө биелүүлсэн гэдгийг дууссан. Гэвч та үйлдвэрийнхээ машин тоног төхөөрөмжийг хайхалгүй. Түүний үнд цэнээр нарийн тооцож бодоогүй уралдааны үүргээ биелүүлнэ гэж зүтгэж байна. Харин уралдааны амлалт дээр зурсан гарын үсгийн хувьд бол би алдаа гаргаж байна. За та яар дуусав. Тэгвэл энэ уралдаан бол манай үйлдвэрийн бүх ажилчдын хэрэг. Тиймээс чи би энэ олон түмний төлөө ямар ч хариуцлага хүлээхээс айхгүй. Хагас жилийн дүн гартал ямар ч засвар хийхгүй. Та явж болно. Та ямар ганцаараа шийдэх юм биш. Баг хоодрага. Та хүлээж бай. За. Дарга, таныг сална. Урд өмнө засвар хийх хугацааг хасснаас дөнгөж гар хүрэх төдий болоод өнгөрсөн. Хэдийгээр урсгал засварын төлөвлөгөөнд тусдагдаагүй ч гэсэн бид яралтай их засвараа хийж дуусгана. Миний бодоход дэлгэр шинэлсэн хүн болохоор онол практикийг амьдрал зөв хослуулж чадахгүй байх шиг байна. Ажилчдыг шинэ амлалт үүргэнд уриалчихад сүүлд нь зүгээр ажиллаж байсан Бүтгэн дууслаа. машинуудаа зогсоож заснаа гэдэг байгаа маань ер нь зөв үү? Ажилчдаас бодсон. Улирлын төлөвлөгөө бараг биелэх гэж байна. Одоо хэд хоног өөдтэйхэн зүтгээд юм бол төлөвлөгөө дагуулсны шагналгаа цаад бид чинь овоо юм аавна. Эннээс гадна үйлдвэрийн нэр дэш ямар байх вэ? Миний бодоход хагас жилийн дүн гартал засварыг хойшлуулах саналтай байна. Энэ сайхан туга алдчихвол яан. Олонхын саналыг сонсоход бид өнөө маргаашийн үзүүлэлтээр хөөцөлдөж хойштын явдлыг мартдаг хэвээрэл байгаа юм байна та. Техникийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж эдлэгийг нь уцсгыг гэвэл засварыг цаг хугацаанд хийж явах нь зөв юм. Би дэлгэрийн саналыг зөвшөөрч байна. За тэгвэл олон нөхцөлийн саналыг харгалзаж ингэж шийдэе. Ээлж засварын хугацаанд нь тэгтээ түргэн хийн шүү. Бүх хүчээ тавь. Ээлж гаргаад богино хугацаанд яаралтай хийж дуусгах. За ийм байх шүү дээ. Надад нэг хэлэх юм байна дарга. Өнгөрсөн 7 хоногт нэг базаахгүй явдал гарлаа. Ажлын цагийн хөмбөрийг бүрэнгүйцэд ашиглая гэж байхад Сэрэнэн гэд нэг ачигч
Хамт ажилдаг нөхрөө хардаж сэрдэж чирэгдэл гаргалаа. Гэхдээ би энэ нөхрийг хариуцлагын хурлаар ороод сануулъя гэж бодож байна. Дуудуулчихсан оруулчих ударга. Та өөрөө ярилцаад учир нь олж сануулна үстэй. Цаг болох байлаа. Эдэ сэрэнэм. Чи мөнч томоогүй. Болчимгүй юм да. Улс нийгмийн өмчрөнгийг хамгаална гэсэн санаа ч наавштай боловч нөхдийнхээ итгэл найдварыг алдна гэдэгчтэй. Ханилж яваад ханяа, унаж яваад морэ гихчээр нэгийнхээ удыг шагааж хамт олонныхон эв түмжиг эвдэх явдал бол базаахгүй хэрэгээ. Баригадсан соломондоо таах гэж байдаг. Үйлдвэрээрээ зөрчилгүй хамт олон болно гэж байдаг. За тэгээд хамтч нөхөрсөг харьцаа бол социалист аж төрөх ёсны нэг чухал зүйл гэдгийг санаж авбал таарна. За сэрэнэм явж ажиллаа хий. Би чамд энэнийг үйлдвэрийн захиргааны өмнөөс албан ёсоор зориуд сануулъя гэж бодсон юм. Шүү тэрнэ. Одоо ингээд машин авчихна. Дөргөцгөө. Бачинашээ. Заяа. Нэг ашиг тэнцэж заяа. Дамбога. Таны хайг хараад та. Алё. Алгадгүй. Наваач. Би ямар ч юм машинтай гурлыг шалгуулна. Ой готова. Тагараа дээрээ би тантай нэг уулзах. Юу? Баярлалаа. Миний ажигласнаар талаа хоёр шуудаа дэд гурал ачуулсан байна да. За чи багш гадуу. Гэхдээ амдаа энэ ярьж байгаа дуу. Эцүүд нөгөөдөө гүжирдээ шангаа хурдсан багтаж илтэй. За чи хөдөө хурх гадар гүйж хөдөө хурх гадар даргалаа мэдээ. Гаргалдаа би. Мэдгүй чи юу гэж асууж байгаа юм бэ? Түргүдээ чи. Энэ мэдрэмж удаатай ажиллаад байгаа бидний дуцраа олсон. Түргүдээ. Гүйж тэр юу юм бэ? Дамбугаата хашир хүн байж арай хүн гэж байгаа юм биш үү? Одоо хооч шалгуулч. Шалгуулна. Түрүү чи шанчин багтаж байгаа шалгуулж байгаа. Шалгуулна да. Харин наач юу юм? Бай, хүлээж бай. Даргана танаас гаргуулах болно да. Байггүй байлгүй. Гүч хөдлөөч, сүргдөөч. Эднийг юуг нь хардах тав? Шалгуулж байж л юу бахаа үзүүлнэ. За шалгуул. Ямар ч байсан шалгуул. Өнөхөр чи яхад хамраа танаа. Олооч. Чиний асан зүгээр чи. Чи яаж гэж зүгээр. Аач. Уш. Хайр чи яагаад хүнд яаж тахаар аа? Ийм би. Ямар яац шарах хатсоо. Ширин. Табай хүчтэй танарын чуул. Шалгуулна чи юу чи харчид байгаа танаа. Тарцаатан энэ хэддүгээр гурд ийм хоёр дугаар үзсэн үү? Ийм хоёр дугаар гурд гэдэг хоншаасан чи юу? Тарцаа та нарыг харцаа. Хүс готоога асар салсан юм дээ. Нэр багтаж хотлоо баярлах дуртай юм дээ. Сайн байна. Горд мөр тэр яах яраа хахта бадарч юм байна. Яасан дээ. Тушаалд болооч гэсэн талин нэмж шүү.
Госоо. Ажил таараач. За мэдээж байна. Ямар ямар хамаа байна. Ахоо. Ингээд хоёр сайхан дашсан бухтай болдог байж. Эртнээдийн мөргөлдөнд биеийн жаахан болорсон болтой байх ч вэ. Та чарын сохорсон биш, завчлаа гэж бодлоо доо. Баярлалаа. Ачигч гэдэг чинь мөнгө гэсэн үг шүү дээ. Эхэндээ жахаа ядарна. Сүүлдээ сурноо. Ихий хатар нахаа хэрэг хөгчөөс чи дуугаад өөрийгөө хичээгээрэй мэд үү? Эцэг харж яана уу? Гол шаттай ирэх. Чи тэрлийг хараа. Онтож байгаагийн хатгач нөгөө отойгоо чадчихваа санаа намарч илдээ. Яавал чи юунд ингэж байж вэ? Цааш чинь эмнэлэг ажил хоёрын хооронд гүйгээд мэдчихгүй. Бодсон бол хэлүүлээ. Ганц хоёр шинж болсон ээжийг харалцуулж үгүй гэсэн. За ямар хүүхэд байгаа штэ ажил. Тэгэж болохгүй шүү. Өнөөдөр энэ гурлуудыг бүгдийг ачуулаад дуусгана. 6 багааныг ачуулаад явуулчихсан байна. Одоо 2 багааныг ачуулаад дуусна. Ер нь хэдий гэж. 8. Сайн байна дарга. Сайн, ажил сайн уу? Ажлыг нэг юм их юм ихтэй хийдэг болсон шүү дээ. Яагаад ч өөртөө ногсноо чи хийж байна. За тань хөдөлгөөрэй. Их хоогаад аваач. Бай басна. Бас. Өдөр нарийн авдаг энэ хүний өнөөдрөөс эхлэн шинийн ээж байна. Би ажлаа хийж байхгүй гэдээсээ баяжлаа шүү дээ. Тэгээд Чадахгүй даа. Чи яагаад чаддгүй? Энэ удаадлаа чадахгүй. Би тэгээ хэзээ чадах юм бэ? Ээж эмдэгт хэлчихсэн би шинэ цагч байна. Надад хувийн гацагдал сонирм биш. Улсын ажил чухал байна. Чи тэр амныхаа ажлыг өөрөө зохицуулдаг юм байгаа. Би улсын ажил зохицуулж биш. Ойлгов. Манайд 2 дугаар ээжинд гарах бололцоотой ажилчид олон биш үү те. Миний ажлыг чи заах болоогүй. Дугай тэр 2 дугаар ээлжид гар. Өнөөдөр шиг бүгд ячих юм бол царим энэ сард цалин аваа авч байгаагүй байх шүү. Майны барьж байгаа. Хөөцмөр. Эцэг масик зүгээр үү? Хөөе тоглож. Танаа ширээ. Юу вэ? Танаас жаахан бэлэн хоол байвал өгч. Хаасан байгааг харж байна уу? Яхаа итгэхэд яадаг юм бэ? Би дөнгөсөө ээж тараад ирж байна. Ээж маань эмнэлэгт төвчж байгаамаа. Та болов жаахан хар шүл хийгээд өгөхгүй юу? Би цавтайгаа яваа.
Гэхдээ хараа таад ихээр ороочих гээд байна. Хөөе миний дөө. Харгаа тайлж. Хаш, орд. Ой ястай. Сара. Та яагаад дур зэрэгээр ажил таслав? Нэг их сөрхий хүн бишсэн бил юу? Би чадахгүй ч ирээ танд хэлсэн. Тэгээд ч орондоо хүн гаргасан шүү дээ. Маа. Улс нийгмийн ажил гэдэг чинь та бид хоёрын хоорондын 8-ны ажил бол даарч байна уу? Үгүй л дээ. Би даанч болцоогүй байлаа л да. Энийг би танд ойлгуулсан гэж бодох юм. Тэгвэл манайд шөнө гарах бололцоотой ажилчин хэрэгтэй байна гэдгийг улс нийгмийн эрх ашигын үүднээс би танд тодорхойхон шиг хэлж болгосон болов уу? Би ойлгож байна. Ойлгож байгаа л бол сайн. Би чамайг тэр эрхлүүлдэг газраа очиж ажил хий гэж байна. Манайх тэр газар чинь биш. Би энэ үйлдвэрт болохоос аваад болохгүйгээ хүртэл нэлээд хэдэн жил ажиллалаа. Эрхэл зүйд болдго юм а гэхэд эв зүгээ ололцоод гачигдал зовлонгоо ойлгуулж болмоор санагдав. Харамсалтай тэр хугацаа чинь өнгөрч. Энийг аваад тойрхоо зурулж. Харин түрк шиг зурулж гэм шүү. Хууль зүгээр бол торны сан суухал байсан. За, 아니야, 나시는 거 봐. 그러면. Марчин даах юм уу? 이거 세리는만 하이죠. 버셔들어 도 돼요. 어쩌고 도 돼요. 아니요, 생각해. 요거도 힘 이거 뭐 이건 누구라고 하다. 아직 나 힘들어서 제가 되겠다. 많이 해줘요. 그렇죠.
Хүүхэд нөгөө ажилт сэрээний үзэгдэн үү? Тийш явж байгаа. За. Чи чинь яаж ийна вэ? Цаан чинь манай сэрэнэн байна уу? Энэ цаа. За хүмүүний юу болж байгаа нэ? Ажилтай Донаа Вогтай сэрэн 1979 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс халагдах болсон тул тооцоо хийж дуусгав. Чи яахлаарай нэ хүү? Үннээрээ явбал өхөр тэргээр цоодаагүй гэдэг баха. Тийм энэ ч тийм. Тэгэхэл хүм. Битгий бохонд. Бай. Юмн дууж үсэй тэглэр хандах хэрэгтэй. Нөхдөйгөө ярил, зөвлөцгөөй. Бүгдээрээ яриул буруугүй, бүлээх саруугаавал хэрэггүй гэсэн үг байдаг. Хоцсамс. Миний хойноос яваад ичээ. Мэдв. Зөвхөн хэрэгч болох нь боллоо. Даанчтаа бидний хэрээс хэтэрсэн хэрэг юм да. Сэрэнэн ингэж өдөж яхаа оронд эртээ дараа гар гэхгүй гарчдаг байсан юм дөө. Гол адийн болгон хүлээх хэвдээ хөдлөхгүй. Уг нь буруу юм хийгээгүй юм да. Зүгээр ингэж явуулчих болохгүй л. Зааваргууд минь хэд таваад байсан да. Бо сэрэнэн чинь чичээ. Бүгдээрээ баяс. 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 Заавартоньяр баяс. Таны үйлчлэн бүтэж явах. Кайчаха юм баха.
Хүсээ бүгдээрээ 5 төгрөг өгч. Хөөе төдөөдийг тоодох яах вэ? Заад чи болцоогоор л болох юм. Сэрвэ мөнгө өгөөч. За өгөх гэж байна чи бит. Гадаг хүмүүс чи хэнэн хэдэн төгрөг өгөө гэж сайн бичээд ав. За би хэдэн төгрөг өглөө гэдгээ мэдчих гэж байгаа ш. Бичээд яах юм бэ? Хэн хэдийг өгнө дураараа болцох нь. За маа. 3 төгрөг. Тэр 3 төгрөг гэж бичээрэй. За юу ч хараагүй юм дээ яаш. Бичээрэй. Нөгөө эртэг гэж яа мөнгө өгөх байгаа юм. За та нар чи мөнгө цуглуулаад ямар баяр тэмдэг гэж. Юуны баяр байх вэ? Нөгөө сэрэндэл хэдэн төгрөг цуглуулж өгөх юм уу гэсэн. Саадах чинь ажилгүй. Эхийнх нь бие дарах хүн эмнэлэг. Тэсүүд байна да дэлгүр. Тэхэнд очоо. Тэрийг яагаад ажил тасан халчихсан юм бэ? Би үнэндээ тодорхой мэдэхгүй лээ. Шалтгаангүйгээр ажил тасалсан гэж бодос өгчнээс дуу. Тэр шалтгаангүй байх юм. Бид тэр учир шалтгааныг хэлээд өгчвөл та үнэмшгүй. Бид чинь ажил чинь үг хийж болдго юм байгаа үстэй. Чирикийн урлаг та сайн юм. Тэр боловсон хүчин чинь тэрийг яасан ч ажил авахгүй л гэдэг авчвал хин биттэй дамбгүй. Гоцооч явахтай бид хэдийн юм чинээд бодохгүй байх дээ. Харин үйлдвэрчний хорон даргалах өөрхийн хөөсөлжөө тэр гейм талагдсны хэдэн төгрөгийг олгуулахаар болсон. За хүмүүс чи нэг сайн яриад юу ч хиндэ яах вэ? Зэмдэ дараач юм уу да? Тренингийн тухайд бол бид тодорхой ярьж байна. Хүмүүст дахиад санаарай. Оо би дампах яваад. Мамаа энэ хатанаа. Одоо гэж. Хой мөнгө аа ч хайчдаг болсон. Ажил дуусах болчих гээд штэ. Давхар дуусах гээд дамбгаа. За тэгээ яах вэ? Инженер овоо хэдэн төгрөг цугулчихлаа шүү. Өний ороод нэг аваачаад өгчий. Туугаа. Сайн байна уу та? Саагүй. Би тантай уулзах сайн амжихгүй байсаар байгаад ажил тараачлаа. Өөртөө чи нэг юм ярих гэсэн. Би чиний ярих гэж байгаа асуудлыг ойлгож байна. Үйлдвэрч шинэ байр эрэнгүүд охин оруулав. Одоохондоо яах вэ? Зочид буудалдаад байна. Дажгүй байгаа биз? Дажгүй. Үүрэг өгсөн юмсан. Би байрны тухай ярих гэсэн юм бишээ. Нөгөө манад байсан ажиг цэрэнингийн тухай ярих гэсэн. Яриад байх вэ? Би шалгаад гин талагдсны хакерлыг гочоогоор төлөвлөхөр болсон юм. Ахын ч энэ хэдэн ажилчныхаа төлөө зүтгэн шүү. Гин талагдсны мөнгөийг төлнө л үз. Гэхдээ тэр хүн ямар ч шалтгаангүй ажиллаж салагдлаа штэ. Тэр талаар би яриад үзсэн. Маргадынхан ч гойсон юм байгаа юм. Дараагаар нь хавьтуул шинжгүй байна л шүү. Хамт ажилладаг хүмүүсийн яриагаар бол сэрэнийн ажилдаа сайн халах шаардлагагүй юм. Ажил тасаллаа гэдэг яриач ямар ч бол үндэсгүй юм билээ. Дараагийн ярьж байгаагаар бол сэрэний ерэн тийм ч олигтой хүн биш л болов. Үйлдвэрч нэвлэлийн хорооч хийх ёстой юм хийчихсэн шүү дээ гоо. Автобусаар л сууя. Сэрэнингийн талаар биднээс өөр сайн мэдэх хүмүүс байх биш. Тэгэхээр дарахт биелэг тодорхой сайн ярих гэж бодож байна. Тийм ээ, учир нь алдах хаа. Сайн байна. Сайн. Сайн байна уу дараа? Тийм байна. Дамбуга юу гэж явна? Би Надад зөв явна. Та нар ямар ажиллаар явна? Бид шалтгаангүйгээр ажилласаа халагдсан сэрэнингийн тухай явж байна. Юу гинэ? Шалтгаангүй гинэ? Тийм ээ. Та суугач. За.
Шалтгаан гэснээс би чамд нэг юм хэлье гэж бодож явсан юм. Залуу халуун явхад хэлэхгүй гэж байдаг. Өдөрт хажилтан хүн асуудлыг зөв тавьсах хэрэгтэй гэж би чамд зөвлөх гэсэн юм. Шалтгаангүйгээр ажлаас алж болохгүй гэдгийг би мэднэ. Дарга. Тэгэхээр хүний мөсөөр Сэрэнийн ямар хүн? Дэлгээр энэ чинь асуулт уу, байцаалт уу? Асуулт байлгүй яах вэ? Сэрэнийн сайн талууд бий. Нэг удаа гурилын зэрэг бодлоосныг илрүүлсэн. Гэтэл ажил хийдгүүг. Цайлан гэдэг чинь бас л цайлын төмчийн илширхийг мөн биз дээ. Нярв болон бус нөхдөд ажил хийгийг шаардахад өс санаж хардас ирдэх худал мэдээлэл гаргах зэрэгээр үйлдвэр даяар чирэгдэл учруулдаг хүртэл навтаа дутагдал гаргасан хүн гэсэн ийм л тодорхойлт байна. Хамт олон Сэрэнийн шалтгаангүй шахуу ажлаа салгацсан гэж үзэж байгаа. Ер нь тэгээд энэ асуудлыг эрхэлдэг боловсон хүчнээ эрхлэгч гэж байна. Би үйлдвэрийн даргын хувьд ажил хийдэггүй хүнийг ажилуулах сонирхол алга. Танд ч гэсэн технологийн үүрэгт ажиллаа хий гэж зөвлөе. Төсөв төлөвлөгөө гэсээр байгаа та төлөвлөгөөгөө биелүүлдэг гол хүчин болсон хүнээ мартчихж. Ер нь тэгээд муу хамт олон гэж байдгүй гэдгийг танд сануулчих юм. Энэ тухайн нэгэн захиргааны шийдвэр гарсан болохоор одоо ярилцаад их юм алга та. Хавд ажиллах цөмөрөн намын гişүүд. Тэгэхээр Сэрэнийн талаар дахин шалгаж шийдэл гаргаж өгөхгүй юм бол бид намын байгууллагт тавихаас яах вэ? Ажиг хэрэг нэ? Зочид байв. Өө тийм үү. Тэгвэл та өдөр чи замны ирэх юм байна. Алив энэ араа сууч. Би хүргээд өгье. Танд баярлалаа. Надад явах таатай байна. Таныг замын тоосон дарагдаж явах гэж хараад хэлсэн. Зүгээр. Би тоос газар дэлхийгээс уйдаггүй байна. Би таныг буудалд чин хүргээд өгье гэднээс биш. Тэнгэрт хүргэж өгье гэж хэлээгүй байх шүү. Мэдгүй. Хоёрхан дугуйтай унаа 20 хэдтэй залуу хоёрч. Итгэхэд хэцүү байна да. Би таныг унахчихгүй дээ. Батас бацэн дэрэгтэй. Нэр осорхоо. Таны сурвалж. Таач тэгэл сурвалжлах юм авч чадаагүй яваа юм байна. Би чарн сурвалжлах хэрэгтэй хүнээ олоод орлоо гэж бодож байна шүү. Таралцсан болгоно хөргөж өгөөд байвал өөрөөх ажлаа хийх цаг яаж гарах вэ? Та бид чинь олоодаа таралцсан. Засоочтой. Тасоочтой. За яах вэ? Тогтоо томоотой хүн байна таныг итгэхээс дээ. Надад сайн байлаа. За, дөө хөөхнүүд. Энийг хугацуулж өгөх үү? Учин чихэр 100 г. Хөөс хойно тэрхүү чи юугаа хэлт юм бэ?
Бидний баг залуу байхад үхрийн сэр хугасах гэхэд нэг тамир барсан сүрхий ид байлаа. Өдөрийн шарын сэр хугална гэдэг чинь тийм амаргүй шүү. Гэхдээ биар ордоггүй. Эвээр болдог тарих байна. Начины хугалч юу? Алишнаас маш хөөч. Кин мо цаасан голыг олох юу байхад. Чүгба. За хөөцөөш. Хөөцөөрөө гэнтэй чүлтөв. Тэгвэл ингэ хугалч. Ой, чоогоо. Энд чи чоогоо. За ямар байна? Тийм. Ма чамаагийн хугалч юм бол нэг шилээр харчих. За, тамин дуудаа үз. За, эр хүний тоглоо хатуу шүү гараа барьчих. Түүхөө тасалч. За тэрсөө. Тэр Харж байгаарай. За аваргууд хэд таваад байна да? Оо тэр. За, эднээс чи ажилдаа гарыг дөө. За, яа. Машин төрчих шиг боллоо. Сэрэн хүн. Чи нэг л бухимдуу байна да. Зад мох шиг хин чи би мууд. Чи өөрөө гарахаар бас юм балгачихсан. Байлуу цаад хэдэн хүүхдүүд чинь чамайг ажилд чинь буцааж оруулъя гэдэл хөөсөлдөөд л байцгаах. Ормын хугалахаар уутын хугал гэсэн үг байдгийн шүү. Чи эднийг л гомдоочих доо. Ай хүүхдүүд готоо хаавай. Саяхан зинг явж байсан байгаа. Готоор яах нь? Цагаан гурил гэртээ хөргүүлэх нь. За, сэрэний чи чэнж юу хийж ой? Ажлаа хийх гэж явна. Ажлыг. Тэ. Гүй ч одоо шавсагдуу байх шиг дээ. Гүй энэ харуул манаа гэдэг одоо ер нь юу харж байна вэ? Үйлдвэрийн чухал цэгэр цогтон хүн оруулаад Готоотой хоёрт хуурид хулгайлахад л чухал цэг байх та. Та бас ажлаас минь халаад ханахгүй. Үйлдвэрлэл өмнө бас оруулахгүй санаа тавь. ой яаж вэ? Ой. Та нар хүнийг чамгүй байхад яаж вэ? За сална гинэ. Хин би танай. Чи танай. Ингэж болохгүй. Ингэж ярих хаалга. Амин найшаа. Төвөө. Юу болж байна? 나가래. 담과 살다 죽어 시대. 호시. 아마 다른 소리가 되는 사하네. 혹시부터. 아, 또. Энэ хуудсыг чи биш чадлаа. Энийг ч бас. Чи тэгээд өмнө нь зогсчиход хулгай хийхээс ичхгүй. Чамаа тэгж нөхдөд оромжил болохгүй. Чиний бузар хараар бичсэн энэ хуудсуудыг байлгахгүй. Чи ингэж улсайлгүй. Тамна хараа үз. Лоозуур цаглаа. Хожмын өдөр та нар хэрч болно шүү. За тэрэн минь чи сайхан мэдээрэй. Тэгж энийг хараач. Батцраа наашир. Энд ч одоо юу гэж байна? Манай хөр. Нөхөр минь иймэрхүү алдаа хийгээд л байвал алдад идэм алдаад байна гэж бодоорой. Яасан бэ? Юу болсон? Наадахаа хийсэн юм хараач. Чамд чи яах вэ? Энийг над ханиад болоод байна. Нөгөө тань дээрж байсан ажил цэрэнингийн тухай асуудлаар нэг явдаг юм билүү? Надад их сонир санагдаад байна. Би бас энэ талаар ганц нэг учир мэд хүнсээ удуулсан. Тэгээ юу гэж вэ? Тэдний ярьж байгаагаар цаа чинь гайгүй сан хотгоош байх та. Бараа
байж тийм юм шиг байна да. Өнний хэлбэрийг ч нэг л өөдгөө амьд гэж дуусан. Чи өөрөө яваад үзэхгүй юу? Харин чи хоосон ховын мөрөөл орчих да. Заяа, утсан хутлаа байдаг гэхэд ятуу хоёр суудаа дээд гурал сольж аваад гарсан үнэн байж. Зөвхөн энэ чинь найруулж хэлдэг биш гэж юу? Өөрийн хулгай тултаад баримтчихлээ. Тэрнээс шинэ дайны юм хаяагүй байд. Таны хэлсэн ухаан хэдэн осоргүй хөлт байх. Гэвч би энэ асуудлыг шийдэж үйл санаа амар. Юу сайхан дур сайхан өөрөө л. Гэвч тэр хүний заргалдаад байгаа хөгшин бурхнууд залуу сэтгүүлчийн сүн шүдэнд ариад хадуудах болоо гэж айх юм. Хөөч дараа. Дээд мэрэгжлийн сэтгүүлчдэд ухаан заачих бол арай алдс болчихдог болов яадаг бол. Сэрэнэн ажлаа салах тухай тушаалыг танилцуулсан гэвч дээ. Дөрөв танилцуулсан байна. Би энэ тухай хамт олноос нь Намын Ахмад гишүүн Дамбугаагаас сонсоод шалгаад энэ шаардлагыг тавьж байна. Ийм асуудлыг өөрийн дээр хариуцлага гочоод бид идэхгүй байх шалтгаан алга. Тэгж байх цаг чалга. Маргалдаад яхав. Бид тэргүй ихээхэн цаг алдаж, хүн хохироож, захиргаа удирдлаганд итгэх ажилчдын итгэл найдварыг хөсрөлдүүлэхэд хүрч байна. Тэгэхээр намайг өргөжсөн хурлаар энэ асуудлын тухай ер нь боловсон хүчтэй хэн ажиллаж байгаа талаар авч хэлж. Намайг хороочийн сонголт байгаа. За, би ойлголоо. Энэ хорд чинь явж сэрэмэн өмөрөх цогдаан болох нэ дээ. Бицэн спин асуудлыг ямар санаатай зохион байгуулж байгаа надад их санагдаад байна. Дэлгэр гэж энэ хотгоох юм яах гэдэг юм. Бидний хэдэн хөгсний муурдахсныхаа үнэ ажилчдын дунд нэр хүнд олж авснаа тийм болов. Мэдэрхэ.
Үйлдвэрийн удирдлагын нэр хүндийг ганц ажигчийн үйл явдалтай нэг дэнсний 2-5 хүн дээр дэнслэнэ гэдэг чинь буруу байгаа юм шүү дээ. Хамт олонны асуудлыг дахин шийдвэрлэхийг шаардсан юм аа. Эргэл зэйтэлгэж байгаа юм шиг байна шүү. Танд энэ тухай яриаг өгч юу? Удирдлага бол удирдлага. Шийдвэл шийд байх ёстой гэж би бодож явсан юмсан. Цаг өөр болж, ус өөр болж яах вэ? Гүнэгэнтэй тушаал гаргачихад тэрнээсээ буцсан гэдэг чинь юу бол даа мэдэхгүй. Бид боловсон хүчинтэй ажиллахдаа тэдний төлөвлөгөөний бие дэвт эрдэсийн бүртгэлийг харж байснаас биш Мэдэхгүй юм. тэдний тархин цоёолж байгаа өөдрөг сэтгэлийн үрийг тордох талаар тунч байгаа жилжээ гэж би боддог боллоо. Та бидний ажлыг зөвлөхдөө тарианы үр хэр нунтгалсныг харахаас биш тархин дургуулсан үрээр нь хэмжих болоо доо. Тэр сүрхийн сэрийн чинь саяхан үйлдвэр дээр ирж агсан согтуу тавьж намын лоозон хүртлөөр чайсны та дуудаа үстэй. Агсан тавьсан явдлыг жишгэн авч ирнэ үс. Харин ажлаа салгагдсан асуудлыг намын өөр дахиж чанаж үзэх шаардж байгаа болохоор учрыг нь тодорхойлох нь зүйтэй. Сэрийн хэм болоход харуулж байгаа юм да. Уучлаарай. Удаан хүлээлгч юу? Хувцас салхисаар байгаас атчих. Зүгээр. Хүүхнүүдийн хувцас салхих нь могоо хальсан салхиас удаан гэж би дуулсан юм байна. Дуулсан гэж нэрлэхэд яхав. Танаа авгаач гэсэн тийм би. Би чавгаатаа танилцж амжаагүй байгаа шүү. Сайн байна. Та нар юу захиалах вэ? Юу захиалах? Мөхөл. Мөхөл сая. Хоёр хөтөн бол. Марцнаас тэр хүний чинь тухай явж би судалсан. Тэгээд юу болсон? Сэрэн билүүтэр ачигчин чи тэмч буруугүй юм байна лээ дээ. Хоёрхан шуудаа хурлын төлөө тэргүүний өдрөө шөмжиж болохгүй гэж эрхлэгч над хэлсэн. Хоёрхан шуудаа гурил гинэ. Та бас тэгж бодож байна. Яалаа гэж дээ. Би л ойлгож байна. Баярлалаа. Цаана бүх төвтөн хүн. Тэгтээ та нар тэргүүрийг шийдчих болоогүй юм уу? Хөөстэмэ. Тэр намайг нэг сурвалж сурвалжсан шүү дээ. Ягаад дээ? Тэр сууж Ямар? чи санаж байна. Альтустэй. Айсан хэлээ. Тэрийн одоо хүртэл ажилгүй. Хамт олонны талаар баггүй хөөцөлсөн боловч одоогоор нааштай юм. Болоогүй. Гэхдээ энэ асуудал бол ганцхан Сэрэнингийн тухай асуудал биш. Ер нь ажилчин хүний сэтгэл санаанд өрөлдөн тогтож байгаа цоцлоос тохомсрыг дэмжих үү? Аль эсвэл хааж байх уу гэдэгт байгаа юм. Тийм л дээ. Гэхдээ Сэрэнин яагаад хэлэх болов гэдгийн нөгөө тал. Цаад улсууд нь яагаад хэлэхгүй байна гэдэг асуудал гэж байна. Нэг хүнийг өргөхийн тулд бүхэлдээ хамт олныг ухамсаргүй гэж хэлэх хэрэг болж байна. Тариалан ч хүн ганц үр саяалахад тэрийгэ тордож ургуулахыг бодно гэхээс биш. Чи яагаад төрүүлж ургав гэж хайчиж хайдгүй үү? Үннийг ойлгож байж хэлхээс айдаг хүн гэж би таныг бодсонгүй. Уучлаарай. Баярлалаа. Та мөнгө аваарай. Хоёр хүүтэн зууш хоёр мөхөдсөн. Баярлалаа. Сайн байна уу та? Сайн байна. Та манай ширэн суугач. Зүгээр тийш ясаа. За. Тасоо. Ажил сайн мэдтэй. Сайн хийжтэй. Сонд гарснаас хойш төлөвлөгөөгөө биелүүлж чадах байлсан шүү дээ. За, одоо тэр чинь яахаараа тэгдэг үлээ. Нэг амжилтандаа саксуурна гэсэн болоо юу? Үгүй л дээ. Хүмүүс шоолоод байх юм. Шоолоод? Би чамаа магтаж бичээв. Тэрнээс ч болж байхгүй юу? Та тонхон
шөндөл болтол гэрэлтэй байдаг гэж бичиж. Би гэрцүүд. Тэгээд хинэд очиж хонсон гэж манайгаа шоолоод байгаа юм л да. За явах удаа хөө. За яах вэ гэж байл да. Цаг болчлоо. Төлөвлөгөө ажлын хувьд би тоглож ирсэн бол та. Харин манайхны шоолоод байгаа нь үний юм шүү. Ой. Уучлаарай бид яарад. 근데 어서고 가나? 키시 요리 줘이. 아베는 저한 소 가지러 가라 그랬는데. 만나 어른 그런. 마. За тоогоо Ингээд хийцлүүлдэг юм байжээ. Та чахад надаар мөнгө цаас төлөвлөж байсан хүн. Үгүй энэ ч надаа өөрөө авалч шиг. Чамаас олж өгöl. Аваасгаагүй бол шаазга ханаас суух үргэлжээр чи тийм бодлон тариагүй бол хөндлөнгийн зүйлд миний нэр юу гэж арах юм бэ? Навича бороо юм байгаа үү? Та бол нэр алдартай ахмад хүн. Дээшээ заргалдаж нэрээ алж явсан дээр баг. Ойргийн хулгай. Тийм ээ. Заавал. Одоо юу болоод юм асуудал болж байна та? Та энэ тухай нэг тайлбарлаад өгөхгүй юу? Би ч одоо яахаараа би ганцаараа тайлбарлах гэж. Би гурван удаад бичигдсэн байж шүү дээ. Энэ үнд ямар ч хамаагүй. Энэ бол бид гурван тухайч биш. Үйлдвэрийн захиргааны үйл ажиллагаатай холбоотой асуудал болж байна. Тэгэхээр бид бүгдээрээ холбоотой болж таарна та. Бүгдээр ингэний. Өдөрдох ажлыг ингэж хийдэг юм аах. Би цагтаа бас наадхыг хийж хийхдээ нам засгийн хайр шагналыг хүртэж явсан уу гэхээс биш. Сонны байвал яваагүй. Одоо та нарын зарчимгүй явдлаар чинь болж өсөлсөн хойно намынхаа хэвлэлд хараар бичигдэж байна. Авгаа та тавшир. Танд ч бас яахан буруу байгаа бол та. Та үйлдвэрчний хооронд даргааны сирэний туслаагүй юм шүү. Туслаагүй. Яаж ингэж хэлж чадаж байна? Сирэнийн ажил эргүүлж явах тухай саналыг хэн гаргасан юм? Би. Гин талцмын мөнгийг төлөвлөх тухай аахсанд хэн гарын үсгээ зурсан? Би зурсан. Би яасан.
та нартай ярихгүй. Би явж нэрэн олж явна. Би намын хурал дээр сонсгол тавих болоод байна. Тэгэхээр таны Сэрэнгийн тухай өгсөн тодорхойлтыг хурал дээр ярьж болох уу? Би хэлсэн үндэн эзэн болно. Халах тушаад та гарын үсэг дурсан хүн. Надад суухан хэрэг юу вэ? Би энэ асуудлыг дэндүү орооч сонирхож байж болох юм. Гэхдээ заавал учрыг нь олно. Хөрх юм байна шүү. Тэр гурил хулгайсан нэрв. Ажилчин халсан гочоогонд бичдэг юм байгаа үед гэмлэмгөө хөгшин намайг хөндлөнгийн найруулганд оруулдгийн учир юу юм бэ? Та энд гацхан бүлэгтэр дутагдсан байх шүү дээ. Нэг өгүүлбэрч бай, нэг өгөөч бай. Гүтгэлэг бол гүтгэлэг. Би улсад олон жил хариуцлагатай ажил хийсэн гавьяа шагналтай хүн. Хэрвээ чи мартчихсан юм уу мэдэхгүй байгаа бол чи надад бас энэ байна. Энэ. Байна. Байна. За уурдаж бохимдаад явах бай. Үйлдвэрчний хорон даргын хувьд маа та ажилчныхаа хэрхшгийг хамгаалах талаар тэмцэл хийгээгүй ба штэ. Анх уу? Үйлдвэрчний орооны шийдвэрлэлээр 2 сар болж байгаа. Тэрийг ажилгүй хэвээрээ явуулж байна шүү дээ. Мохойстэй. Надаас өөр хамгаалсан хүн хэн байна? Хэн мөнгө төлөвлөх ажил дэргүүлж авах тухай шийдвэр гаргасан юм? Шийдвэр гаргахад амархан. Бэлэг хэн шилүү байдаг штэ. Та юу сандтав? Дарга та хоолны толон хэлдэг авахгүй. Юу гинэ? Хоолны толон тоо. Маа. Гэхдээ надаас өөр юу дутаад байна? Арай хайр дурлал биш вэ? Тийм ээ, хайр дутсан шиг байна. Гэхдээ янаг амар гэх биш л дээ. Үйлдвэрчний байгууллагаас ажилчиндаа тавих хайр гэх юм уу да? Байна уу? Байна уу? Заашо. Осор хүүгийн нариуллын баатарт даргалдаж хэлсэн дээ. Тавууга ярьж байна. Нэлээд томоохон дарга үүсэх бололтой шүү. Тавууга гомдол гаргах нь сони юм. Тэргийн голод нь гочоош байна. Тавууга тэнд хэрэггүй оруулсан дөө. Настай хүн гомдож байж мэднэ. Дарлаа гэдэг осор хүүгийн нариуллыг муу гэж болохгүй. Магадгүй найруулд маань хүрэх газар анх хүрч эмзэглэж байж мэднэ. Тавуугаар хүнээс хатуу өгдүүлж үзээгүй. Тэргээс эхлээд одоо болтол бүх насаараа дарга хийж яваа. Ийм л хүн. Бидний гол зорилго бол ганц нэг хүний муу зүйл юм биш. Амьдрал ёсор тууны хэмжээг гажуудуулж байгаа элдв үзэгдэлтэй тэмцэх явдал шаардлагатай байгаа. Байна уу? За юуг авах чагаа? Юу гинэ? Хос харавцаадаг нэ. Гэхдээ та нэрийг хэлж өгнө тоглож байна уу? Нааш. За. Таван хэрэг нь хос харавцаач. Байна уу? Байна уу? Бүр өнгөрчихнө. Одоо би яана. Би хэлээд байгаагүй юу? Ийм юм болно гэж би бүр ихнээс нь мэдээд байсан. Осоргүй чи даанч зүтгээд байлаа. Хүссэн юм үзүүгээр идэх чинь юм дээ. Орхон. Сайн байна. Сайн байна уу? Ханаас юм?
Гурлийн үйлдвэр. Хэн блэ? Сэрэн. Суугаад хүлээж өгдөг. Яа, нарийнхан бичгийн дарга сайн. Та суугаад хүлээж өгдөг. Хавчаа. Оо, мань сэрэн. Баярлалаа. Гочоогоо. Сайн байна уу? Сайн байна. Сайн байна. Үйлдвэр энэ. Намын үрээ. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна. Давайте. Сайн байна. Дараагийн улсуудыг оруулчих. Тэрэний хөхөж нэ. Яв. За орцоогоорой. Сайн байна уу? За юу вэ? Энийг маш ярахтай ингэх бол доо. Хоёулаас нэг газар лөө. Дэлгээ. Яаж л гарч ийдаа. Удахгүй хөдөө явах. Чи над руу уцаар ирээ. Баяртай. Би та нар чинь юугаа хүлээгээд? Яцгаа.
Тарга энэ тамхи. За баярлалаа. За хүүхэд минь хүнээс үг сонсолцраагүй хүн ч хэцүү юм аа да. Зарим нь амиа алдах шахаж байгааг нь харав уу? Оо ихэр чинь харвагаасан олон жил нэг дор хамт ажилтаа хоёр байхгүй да. Ээж гарах болчлоо. Явцгаах уу та?